Оройн төргийн үзэгчтэй Улаанбаатар хотод 18 цаг болсон байна. Тэгэхээр Бямб гараг бүрийн 18 цагаас таны эрүүл мэнд нэвтрүүлэг үзэгч та бүхэнд шууд хүрдэг байгаа. Энэ удаад бид яс үе мөчний өвчлөл сэдвийг сонгож авсан. За юуны төрөнд нэвтрүүлгийнхаа эхэнд энэ өвчлөлийн дагуу ясны сэргэжилт гэж юу юм? За яс гэж юу юм? Ямар үүрэгтэй юм? Энэ талаарх мэдээллийг үзэгч та бүхэнд хүргье. Яс нь хүний биеийн ерөнхий хэлбэр дүрсийг тодорхойлж, хамгаалах, хөдөлгөөн хийх, хөшүүрэг, тулгуур, цус түлжүүлэх, бодисын солилцооны гэх мэт олон үүргийг гүйцэтгэдэг. Яс нь бичил бүтцийн хувьд органик болон органик бус бодисууд мөн ясны эсүүдээс тогтно. Ясны эдийн нягтршил багасч, ясны бүх бат, уян хатан чанар алдагдан хэврэгшиж, амархан хурамтгай болдог эмгэгийг яс сэргэж их өвчин гэдэг байна. Яс сэргэж их өвчин ихэвчлэн эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед үүсдэг. Энэ нь бэлгийн даврын ялгаралтанд буурсантай холбоотой байдаг. Бэлгийн давар нь ясны бодисын солилцоонд шууд нөлөөлдөг болохоор дутагдахад кальц алдагдаж, ясны эдийн сэргэжилт явагддаг байна. Судлаачид 50-аас дээш насны 5 Америк эмэгтэй тутмын нэг нь яс сэргэж их өвчнөд байдаг гэж тогтоожээ. Мөн 50-аас дээш насны эмэгтэйчүүдийн бараг тэн хагас нь сүүж, буглаг, нугалмны ясандаа хугаралттай байсан байна. 1990 онд дэлхийн ясны сэргэжилтээс болж 1.7 сая хүн түнхний хугарал үүссэн. 2050 он гэхэд 6 сая хүн түнхний хугаралтай болно гэсэн таамаг судалгаа хүртэл байдаг байна. Тэгвэл энэ өвчнөөр бусад шалтгаанаар хүртэл өвчлөдөг. Тухайлбал унтаж амрахгүй байх, архаг үеийн өвчин, архаг бөөрийн өвчин, буруу хооллох, 3 сараас илүү хугацаагаар өдөр бүр үе мөчний эм уух, гүйлсэн бочирхай томрох зэрэг шалтгаанууд багтана. Шинж тэмдэг. Яс сэргэжилт дөнгөж үүсч эхлэхэд хүний биед ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Өвчин эхлээд 10 жил өнгөрч байхад ч хүний биед өөрчлөлтүүд мэдэгдэхгүй хэвээр байж болно. Ясны эд багасхад өвдөлт үүсдэггүй боловч заримдаа ууц нуруугаар янгнэж өвдөх нь бий. Харин яс сэргэжилттэй байгаа гэдгийг мэдэлгүй удаан явсан тохиолдолд нурууны ясны хугархайнууд шахагдах, хэд хэврэгчснээс болж хөгжлийн бэрхшээлтэй болох, сүүж болон уулганы яс хугарах, сүүжний яс хугарснаас явж чадахгүй болох зэрэг хүндрэлүүд үүсдэг. Өвчний явц. Яс сэргэж их үед ясны эд өгчих нь шинээр нөхөн түлчхөөсөө хурдан явагдана. Үр дүнд нь арга ясны ерөнхий жин багасч эхлэнэ. Улмаар ясны эдийн 25% алдагдахад яс бүрэн сэргэжсэн байдаг. Өвчний үед нурууны хэлбэр алдагдаж, хөдөлгөөний үед нуруу өвддөг болно. Олон тооны яс хугар нь биеийн өндөр багасч заримдаа 10-аас 15 см-аар намхан болох тохиолдол байна. Нөлөөлөх хүчин зүйл. Энэ өвчин үүсгэхэд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Тухайлбал цэвэршилт, бамбай болон бамбайн дэргэдэх булчирхайн хямрал, хөгшрөлт, төвийн гаралтай өсвөлэн, кальц багтай хоол хэрэглэх, тамхи татах, арх хэтрүүлэн хэрэглэх, хөдөлгөөний хомсдол, компьютерийн ард удаан суух, кофе их уух, газтай ундаа уух зэрэг зүйлс ордог. Эдгээр хүчин зүйлс нь ясны бүтцэд нөлөөлөхөөс гадна дэ амин дэмийн солилцоонд нөлөөлөх замаар ясны сэргэжилт үүсгдэг байна. Тэгвэл хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Хүний хоногт хэрэглэх кальцийн хэмжээ. Хүүхэд 400-аас 700 мг, өсвөр насныхан 1000-аас 1500 мг, насанд хүрэгчид 750-аас 1000 мг, жирэмсэн эмэгтэйчүүд 1500 мг, хөхөөл эмэгтэйчүүд 2000 мг, цэвэршилтийн дараа 1500 мг-ыг хэрэглэх хэрэгтэй. Хамгийн гол нь дасгал хөдөлгөөн болон амьдралын зөв хэв маягийг баримтлах юм. Ясны сэргэжилтийн үед хоолны дэглэм баримтлах шаардлагатай байдаг. Мөн кальцаар баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Кальцаар баялаг хүнсний бүтээгдэхүүнд тослоггүй тараг, сардин загас, ногоон бурцаг, соломон загас, тослоггүй сүү, кальцаар баяжуулсан оранж жуус, манжин, эрдэн шиш, брокколи, гичийн ургамал, хар мелас, тослоггүй буурцаг, дүүпүү, самарны нухаш, үзэм, газрын самарны тос зэрэг бүтээгдэхүүнүүд багтана.
Урагшилтай хамттайгаа үзэгч танд баярлалаа. Нэвтрүүлэг 19 цаг хүртэл үргэлжлэх болно. Энэ удаад бид яс үе мөчний өвчлөл гэсэн сэдвийг сонгосон байгаа. Үүний хүрээнд Номон яс үений төрөлжсөн эмнэлгийн захирал тэргүүлэх зэргийн эмч их Бурмиг студид ирсэн байна. Танд оройн төргий орлогуулаа ирсэн баярлалаа. Тэгэхээр хоёлаа яриагаа юуны төрөнд яс гэж яг юу юм? Хүнд хичнээн яс байдгийм ямар үүрэгтэй энэ талаарх мэдээллийг үзэгчдэд хүргэе. За ер нь бол одоо хүний арга яс гэдэг бол ерөөсөө тэр чигээр одоо яс гэдэг нь ойлгомжтой. Тэгээд яс болгонд чинь зөөлөд холбоосоор одоо холбогдоод үеийг үүсгэж байгаа. Тэгээ ер нь бол яс үе бол хоёр бол ерөөсөө байнга өвчлөсөн одоо бүх тохиолдолд дандаа хамт явж байдаг. Яг юуны хувьд анатомийн хувьд ингээ яриад үзэхээр одоо хүнд нэг 200 гаруй яс байдаг тэгж үздэг. Тэгээд одоо яг сүүлийн үед бол одоо ясны сэргэжилт гэдэг тийм нэр томьёо. Тэр дундаа одоо нэг 21-р зуунд бол ясны сэргэжилт бол тахал хэлбэрээр явагдаж байна гэж үзээд байдаг. Тэгэхээр хүмүүс болохоор хөвчлэн одоо ясны сэргэжилт айгүй их анхаарал хандуулдаг болсон байна л да. Ер нь ингээд судалгаанаас ч юм уу хараад үзэхэд монголчуудын хувьд яс үений өвчлөлөөс хамгийн их зөнхөлж монголчуудын өвдөж байгаа өвчлөл нь юу байгаа юм болоо? За ер нь ясны сэргэжилт гэдэг одоо юу вэ гэдэг тий. Бас нөө одоо хүмүүст ойлгомжтой хэлбэрээр тайлбарлалт. Ер нь ясны сэргэжилт бол ерөнхийдөө ясны тэр одоо микро бүтц одоо хамгийн жижиг бүтц нь алдагдаад яснууд нэг тодорхой хэмжээний хөндийнэд үүсэх маягаар тэгээ ясны ерөнхий нягт масс нь шүү дээ багасхийг л ерөөсөө ясны сэргэжилт гэж хэлдэг л дээ. Тэгээд энэ ясны сэргэжилт ерөөсөө их байна уу бага байна уу гэдгийг бол тогтоогоод тэрний дагуу эмчилгээний асуудал яригддаг. Ясны сэргэжилт өвчлөл гэдээ аваад үзэхээр ер нь хүний биед илрэх шинж тэмдэг нь ямар байдаг юм бол тухайлбал ханиад төрөхөр бид нар чинь ингээл за хамрын ханиад байна, ийм ханиад байна гэж өөрсдөө мэдрээд байдаг. Ясны сэргэжилттэй болохоор ерөөсөө хүнд илрэх илрэл маш бага. Зөвхөн одоо нөгөө яс хугарцсны дараа, хугарлын дараагаар л одоо яс сэргэцсэн гэдэг бараг тодорхойлогдож байна. Тэр дундаа манай монголчуудад бол ер нь ясны сэргэжилт их байна л гэж үзээд байгаа болохоос яг бас нэг тодорхой хэмжээнд ясаа уурсны дараа мэддэг учраас тэр болгон ясны сэргэжилт байна уу гэдгээд тодорхойлдог, онцлуулдаг тэгэл яваад байдаг гэсэн. Тэгэл яг өвтөртэй дөрөнгөө хугарсны дараа бол яс сэргэжсэн гэдгийг тодорхойл болдог нэг тийм хяналтууд нэг гэсэн үг болчиход байна тийм. Яс сэргэжилтээс шалтгаалаад ер нь одоо энэ удаан хугацааны дараа мэдрэгдэн гэхээр магадгүй хүн өөрийгөө яс сэргэжилттэй болсныгоо мэдэхгүй явсараад 10 жил ч байдаг юм уу 15 жилийн дараа яг ямар одоо хүний биед зохилж өөрчлөлт ордог юм болоо. Ерөөсө тэрэн дээр нэг тэгж өөрчлөлт ороод байгаа. Ерөөсө л хугарлал. Тэгэхээр хугарлын илэрлүүд биш тий одоо нөгөө хугарснаас болоод хүмүүд ямар зов өрөх үү ямар шаналгаа өгөх. Тэгээд тэр хугарсан ясна яаж идэх вэ тэрнээс шалтгаалаад асуудлууд гарч ирж байгаа болохоос тэрнээс биш яг одоо өнөөдрийн хувьд яг биднээсээ хувьд болохоор яг яс үений чиглэлээр ажилладаг эмчнэрийн хувьд ингээ харахад яг ясны сэргэжилтээс болж хүнд ерөөсөө зов өргөж байгаа асуудал харагддаг ажиглагддаг. Тэгвэл өнөөдөр яг клиник дээр ингээ хүмүүсээ ингээ үцхээр юу дамгаа олцоод байна тэгэхээр ерөөсөө яс үений остеоартроз буюу одоо нөгөө монголчуудын нэршлэр яс урах гэж яриад байдаг. Энэ нь бол давмгаалцсан байдаг. Тэгтлээ штэ ихэвчлэн ерөөсөө нөгөө нэг өвдөлдөг бол зовөр өгөө яваадахаар миний яс сэргэжсэн гэж ойлгоод байгаа болохоос ерөөсөө тэр остеоартроз мөн тэр яс ургалт ч юм уу тиймэрхүү юм гэж төсөөлөхгүй яваад байдаг асуудал байна. Ер нь дийлийнх нь л за ер нь яс сэргэжлээл гэж үзээд байдаг. Тийм ер нь бол тийм асуудал. Одоо тухайлбал яс сэргэжилтийн хоёлаа ерний төрөнд үзэгчтэй мэдээлэл хүргэж байгаа. Тэгэхээр үргэлжлүүлээд асуухад бид нар газтай ундаа хит их хэрэглэнэ. За өөр альсгүй газтай ундаанаас гадна тухайлбал давсч байдаг юм уу хэрэглэхээр яс сэргэжилтэнд ордгоо гэж тоцдог. Энэ ер нь хэр үнний ортой юм болоо. Өдөр болгон тухайлбал газтай ундаа одоо хүмүүсээ бид ингээл хараал тий. Ажил дээрээ нэг өдөрт нэг одоо ундаа хүмүүсийг энэ бол ийм ажиглагтаад хамтаа одоо сүүлийн үеийн хүүхдүүд болохоор газтай ундаа их удаг нөгөө бэлэн гойм биш үү. Тиймэрхүү юм мэддэг хүүхдүүдтэй одоо сүүлийн үеийн ерөөсөө ажиглалтаар бол ингээд нөгөө ясны зөөлрлүүд хугарлууд биш үү айгүй хэлбэгдэх болд. Жишээ нь одоо энэ нэг нас одоо 60-аас дээш гарсан хүмүүс одоо энэ түнхний нөгөө хүзүүвч гэж ярьдаг шүү дээ. Дунд ч юм уу хүзүүвчээрээ хугарал үүсдэг. Гэтэл ерөөсөө 18 20-тай залуучууд
хугарцсан орж ирэх тохиолдлууд бас илбэгшиж байна гэж боддог. Тэгэхээр шүү дээ тэр газтай ундаа бэлэн хоолны шүү дээ ач холбогдол ямар гэдгийг нь харагдах гал байна л да. Тэгэхээр энэ үний орт. Тий. Тэгээд дээр нь манай монголчууд ч нэг хоол унд хүнсний одоо аюулгүй байдал тий. Тэгээд энэ дээр нь биднээс амьсгалж байгаа агаар одоо энэ юу энэ төр орчин энэ төр ямар энээс шалтгаалаад бас тэр нөлөөллүүд айгүй их байж болохоор байхгүй хоёр дахь нөлөөллүүд. Энээс болоод ясны сэргийлэлтүүд үүсэх магадлал айгүй маш өндөр байж болно гэж үзэж байна л да. Үүнээс гадна ямар хүчин зүйлсүүд байдаг юм бэ? За ер нь бол тэгээд ер нь миний бодлоор бол одоо ясны сэргийлэлт үүсэх хамгийн гол юм ерөөсөө хүн нэг бага залуудаа одоо тэр кальц, Д витамин одоо ягаад одоо манай хөгжүүлэгч чинь яс сайтай хөгжүүл гэлээдэг. Эднээс ч юм бол тэр үед тэг их зөв хоол хүнсний хэрэглэгээс одоо энд юу ч алдагдчихаа. Энээс болоод л ерөөсөө ясны сэргийлэлт бол их байт юм болоо л гэж тэгж бодож шүү дээ. Яс сэргийлэлт гэхээр одоо тухайлбал онцлогооны хувьд эмнэлэг дээр өөр байна л да. Тухайлбал яс сэргийлэлт дээд түвшиндээ хүрсэн байна, анхан шатандаа явж байна гэд хэрвээ тодорхойлсон тохиолдолд энэ бүрэн эдгэрдэг болоо. Эдгэрэх хугацаа нь ер нь хэдийн хооронд байдаг юм бэ? Хичнээн сар үргэлжилж бид нар хэлэхтэй. Та түрүүн бас хэлсэн. Кальц хэрэглэх хэрэгтэй, Д витаминыг хэрэглэх хэрэгтэй шүү дээ. Хэрэглээний хувьд эдгээр ямар авах хэрэгтэй вэ? Ер нь яг цэвэр ясны сэргийлэлт гэж үзсэн тохиолдолд одоо кальц, магний, фосфор гэдэг одоо нэмэлтийн микроэлементүүдийн дутагдал бол угаасаа явж яадаг. Тэгээд эднээсээ нөхөж авах асуудал та. Тэгээд жишээ нь одоо өнөөдөр зүгээр нэг хүний дундаж кальц хэрэглэгээ гэхэд чинь 1000-аас 1200 мг тооцдог. Тэгвэл энийг өштэй заавал ингээд бэлнээр авах уу, нэмэлтээр авах уу, эсвэл хүнс тэжээлээр авах уу, тэ. Эднээс ч юм бол асуудалтай. Биднээсээ одоо үзэл бодлоор бол ер нь кальц ингээд авсан тохиолдолд ер нь хоногийн тунгаараа яг кальц авъя. Дээр нь шүү дээ. Тэр кальцийг чинь хүний биед одоо ингээд шимэгдүүлдэг, зөөвөрлөдөг. Ясанд нь бэхэлж өгдөг. Тийм нэмэлт бодисууд, нэмэлт одоо витаминтэй юмд байх хэрэгтэй. Эднөөстэй хамт хэрэгэлсэн тохиолдолд тэр хүнд ерөөсөө ясны сэргийлэлтээс 100% урьдчилан сэргийлэх тэр яс үеийг нь бэхэлж өгөх тийм нөхцөл нь бүрдээд ирж байгаа. Тэгтэл манай хам болохоор яг тэр нэг одоо жишээ нь одоо тэр гидсэнд нь шимэгдүүллээ. Ясанд нь зөөж авчлаа. Энэ бол ерөөсөө Д витамины өргөж шүү дээ. Тэгтэл ясанд нь бэхэлж өгөх асуудал. Энэ нь юу гэдэг нь асуулна гэж бодсод. Энийг уусан тохиолдолд ясанд ерөөсөө уусан кальц маань бүтэн бэхлэгдээд яс чинь бэхжээд ирж. Тэгвэл энэ хоёрыг хэрэглэхгүйгээр кальц хэрэглээд тахаар нөгөөтг маань ерөөсөө өтгнөрөө гараал явчихаас хүний бид үлдэж байгаа байна уу юу гэдэг асуудал. Тэгэхээр кальцаа бол маш зөв уух хэрэгтэй. За дээр нь кальцыг өштэй ингээд бас удаан хугацаагаар уухаар гаж нөлөөнүүд зөндөө гардаг. Тэгэхээр ямар журмаар уух вэ? Яаж уух вэ? Дандаа тэд энэ нүсийг мэрэгжлийн эмч нартай одоо зөвлөгөө авч иж тэгжээж уух хэрэгтэй. Жишээ нь одоо кальцыг ингээд ерөөсөө сүүлийн үед бол кальцийн замбраагүй хэрэглэгээ болчлаа гэж би үздэг та. За кальцыг ингээд удаан хугацаагаар уулаа гэж бодъё л да. Ер нь ингээ кальцийг уусан тохиолдолд хамгийн нэг номерт ерөөсөө ходоодонд орлоо. Ходоодны одоо хүчлийн нөлөөнд ор задарч тэгжээ цаашаа цуснд шимэгддэг. Гэтэл өштэй нөгөөдгий чинь ингээ замбраагүй хэрэгэлдэг. Ходоодоо хамгаалахгүй. Энээс л ходоодны салс одоо шарахгүй үсэг, шалбархаа үсэг тэгээд өрөвсөх нөхцөл бүр. За ер нь тэгээд 2 сараас дээш удаан хугацаагаар хэрэгэлсэн тохиолдолд цөсний зам энэ одоо бөөр одоо шээс ялгаруулах энэ замд чулуу үсэх магадлалууд байдаг. За дээр нь нас нь өндөрсөн хүмүүст ингээд кальц удаан хугацаагаар хэрэглэхээр судасны хананууд одоо хатуурах нөлөө. Тэгвэл энэ хатуурснаас болоод нөгөө судаснууд чинь нарийсдаг, зүрхэнд очих титэм судас тэр дундаа өөр бас энэ тархинд очих цусны хэмжээнүүд багасаад. Энээс болоод хоёр дахьчаар хүндрэлүүд өгдөг. Бах нөхцөл бүр. За дөрөвдүгээр болохоор ерөөсөө энэ кальц бол би бол яг практик дээр ажиглагдаад байгаа юм болохоор кальцыг ингээ хэрэглэсэн тохиолдолд үений идэвхтэй тийм хурц үрвслүүд сэтрэх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Жишээ нь одоо энэ өвдөгний юм артростой хүмүүс гэлээд кальц ингээд уудаг. Гэтэл ерөөсөө үений өндөд дотор шингэн төрц орж ирнэ. Одоо нэгсэндээ тийм үрвслийн шар бас хурцсан орж иж байгаа байхгүй. Ийм хүндрэлүүд үүсэх маягаар. Тэгээд дээр нь хамгийн сүүлд хэлэхэд ерөөсөө л энэ биднүүсийн яг практик туршлагаас ингээ харахад яг кальцийн бэлтгэл их хэмжээгээр удаан хугацаагаар замбрааг өргөлснөөс болоод одоо энэ үеинд яс сургалаа гэж яриад байна. Тэгээ
одоо нурууны жиргүүд хатуурлаа, шохоочлоо гэж яриад байна. Энэ магадлалыг чинь цааш нэмэгдүүлэх боломжийг хангаж өгöd байна гэж л дээ. Яагаад тэгэхээр ерөөсөө кальц гэдэг маань нэг төрлийн давс. Тэгвэл энэ давс чинь яах вэ гэхээр ерөөсөө энэ уйнууд гэдэг одоо жирэг мөгөөс энэ юунууд ч ерөөсөө тэр нөгөө нэг илүүдэл давсны хуримтлалаар тэр нөгөө нэг яс урлаа гэж яриад тэдүүс ч үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ магадлалыг чинь нэмэгдүүлж өгөх боломжтой шүү. Тийм учраас кальцийг бол зөв хэрэглээр яг мэрэгчлэмжтэй зөвлөгөө авч хэрэглээр гэж тэгжэл хэлэх байна. Бид нар чинь ер нь бол кальц гэхээр за ясан цай, үе мөчөнд цай ингээл өөрсдийнхөө дураар магадгүй уух тохиолдол айгүй хөдөг. Тэгэхээр энэ дээрээс өөрсдөө анхаарал хандуулах маш хэрэгтэй юм байна. Тэгээд би бол кальцийг ер нь болж өгвөл хүнснээс аав гэж зөвлөх. Илүүдлэр хэрэглэх шаардлагагүйгээр. Хүнс тоолноос аваач. Тий. Тэгээд штэ ер нь бол яаж явах вэ гэхээр одоо сүү цагаан дантер ч юм бол тэр дундаа бяцлага энтер бол ерөөсө кальц маш өндөр хэмжээтэй. Тэгэхээр иймэрхүү юмдаа төлхөө яа. Тэгээд дээр нь одоо бас сүүлийн үед ясны шүлгээл тий. Энэ энтер ч юм бол кальцаа бас нөх боломжууд гарч ирээд байна. Тэгээд энэ хүүхэд одоо хүүхэд байх үед нь хүүхдүүдтэй штэ витамин зүйлтийн сайн аж үг тий. Тэгээд ерөнхийдөө л энэ цагаан хүнс хоол энээсээ авч байгаа кальц бол ерөөсөө 1 номерын кальц штэ. Тэгэхээр болж өгвөл ер нь штэ ингэж нөхөл нь илүү үр дүнтэй, илүү хүнд гаж нөлөө багтаал гэж тэгж зөвлөхөр. Үзэгчдээ бид таны эрүүл мэнд нэвтрүүлэг та бүхэнд шууд хүрч байгаа. Тэгэхээр 70 10 85 50 шууд утас та бүхэнд үйлчилж байна. Тэгэхээр та бүхэн асуултаа асуух бүрэн боломжтой юм шүү. Та хоёлаа тэгээ ясны сэргийлэлтэд өргөжлүүлээ яриа. Хэрхэн урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм бэ хүмүүс? Бид нар одоо яг ясны сэргийлэлтэн дээр бол урьдчилан сэргийлэлт бол ерөөсөө одоо хүн өөрөө болгоомжтой байх асуудал. Тэгээд одоо унж оочхоос сэргийлэх. Ерөөсөө гэмтлүүд бол ерөөсөө цэвэр ясны угарлаар л тэ төгсдөг учраас тэгэхээр ерөөсөө урьдчилан сэргийлэлт тийм тэ. За дээр нь бол хоолт хичээлээс гадна хүн нэг эрүүл амьдрах тэ аж төр. Тэгээд одоо хүмүүс ч одоо сүүлийн үед өөрсөндөө анхаардаг бол зуулааданда тэ нар салхинд явах. Эднээс бол ерөөсөө хамгийн зөв юм шүү дээ. Тэгэл жишээ нь одоо Д витамин хүн авах гэхэд нэг өдөрт нэг 15 минут шүү дээ сайхан нарнаасаа Д витамин авах бүтэн боломжтой шүү дээ. Тий. Тэгэхээр сайхан ерөөсөө л эрүүл орчин, эрүүл агаар эднээс ч юм бол хүн эрүүл ах нөхцлүүд бүрдэж амьдралын зөв хэм маягтай хэмнэл зөв ажил төрөх хэрэгтэй. Тэгж. За хоёул ихнийхээ үзэгчтэй холбогдъё. Байна уу? Байна. Арай төргээ. Сайн байна уу? Арай төргээ. Энийг юм асуух юм аа. За болчихгоо. Мөнгөн гүрэг дэмждэг гэдэг адууны кальц гэж зардаг шүү дээ. Тэр нь хэр үр дүнтэй байдаг юм бол. За. Одоо тэр яг адуунаас одоо малын гаралтай кальц сайн байдаг юм уу? Өөр янз бүрийн кальцуд бэлтгэлүүдийг л асуудаг л да. За баярлалаа. Яг кальцийн хувьд болохоор ерөөсөө одоо минерал гаралтай. Минерал одоо байгалийн гэсэн үг. Хоёрт нь бол ерөнхийдөө нөгөө нэг ионжуулсан кальц гэж. Ер нь бол ингэж ангилж болно л доо. Энэ юу юм гэхээр ерөөсөө минерал кальц бол ерөөсөө байгалийн цэвэр одоо нөгөө нэг минералаас л гаргаж авсан кальц. Тэгвэл ионжуулсан кальц нь яа гэхээр ерөөсөө бэлэн боловсруулсан кальц гэсэн. Одоо жишээ нь энэ манай энэ юуны тэр монхими хийж байгаа адууны ясны кальц бол ерөөсөө цэвэр ионжуулсан бүр дээд зэрэглийн кальц гэж хэлнэ. Тэгээд ер нь дэлхийд дахинд бас энэ одоо энэ тяншигийн кальц гэлдэгдэг. Энэ бол бас ионжуулсан кальц. Тэгээ ер нь яг юм бас юм байгалийн бүтээгдэхүүнээс гаргаж авсан кальцууд бол хүн шингэц сайтай. Тийм асуудал. Тэгэхээр эднээсээ одоо яг л ясны сэргийлэлтэй гэж үзэж байгаа тохиолдолд хэрэглэхэд болохгүй юм байхгүй. Гэхдээ хэрэглэхдээ хамгийн гол нь эмчтэйгээ зөвлөж ийж, эмч чинь өөрөө чинь сайн үзчихэж ууж болох уу, болохгүй юу? Одоо ямар үедээ байна? Тэрнээс шалтгаалаад уух хугацаагаа тогтох хэрэгтэй, уух журмаа тогтох хэрэгтэй. Тэгээд дээр нь давхар тэ нэмэлтээр бас нөгөө шингээг шимэгдүүлэх тэ ясандаа бэхлэх. Тэр бэлтгэлүүд хавсарч уугаач. Тэгсэн тохиолдолд 100% үр дүн биш. Үйлчилнэ. Тийм. Тэгж л хэрэглэмээр сайн. За дараагийн зөвшөлтөйг холбогдъё. Байна уу? Байна. За та асуулт асуугаарай. Байна.
Бага насны хүүхдүүд витамин өгч олд юм болоо. Ерөөсөө. За ойлголоо. Д витаминыг бол одоо ер нь бол хүүхэд үед нь бол сайн өгөх хэрэгтэй шүү дээ. Одоо манай ах болохоор ингээд нэг дөрвөн улиралтай тийм яг нэг 100-ны үед л хүүхдүүд чинь ингээд ингээ яг д витамины чөлөөтэй авч чадчих ш. Тэгтлээ шүү дээ. Нөвлчээрээс гэрээсээ ч гарахгүй. Тэгэхээр яалтчгүй д витамины дутагдал үсээд байдаг. Тэгвэл д витамины заавалчгүй тэр үед нэмэлтээр хүүхдүүд өгөхөөс аргагүй. Д витамины дутагдлаас болоод яав гэхээр ерөөсөө ясанд нь тийм зөөлрлүүд үсэл ясны юм депромацууд үүсдэг. Тийм учраас шүү дээ. Д витамин сайрлуул. Том болсон хойно, насанд хүрсэн хойно ясын төрч айгу бас бэхжилт муутай явчихдаг. Тийм учраас хүүхдүүд нь сайн ясыг бэхжүүлсэн тохиолдолд том болсон хойно, насанд хүрсэн хойно, хөвшөрсөн хойно хизээч ясны сэргэж үүсэх магадлал ч айгу бага гэж давцсан шүү дээ. Тий. Д витаминыг ер нь ямар хоол хүнснээс авах бүрэн боломжтой байдаг юм бэ? Д витаминыг ерөөсөө нарны энерги тэгжэл ав гэж зөвлөв. Гэхдээ өвөл бол ерөөсөө нэмэлтээр одоо нэг эмийн журмаар зөндөө ороод ирсэн байна. Тэднээс асаал ав. Тий. За дараагийн үзэгчтэй холбогдъё. Бано. Бан та холбогдсон байна. Би нэг зүйлийг асуугаад хаяа. Бан болсгүй яах вэ? Энэ хятадын сүлжээний хэм хэрэглээд байгаа маа. Энэ үеимөч одоо ясны хэрэгжилтэнд уунгээд угын тусаа хорхоо ус юунаас зөвлөгөө юм билээ. Хорхоотой хураар найруулсан одоо шилдэг хэмэлгээд энэ шилжээний үйл өгöd байгаа маа. Энэ нэр нь одоо хөл мармлыг сайн гэхдээ нь одоо би уусан бас гайхаж юм шиг өдөглөд байгаа. Энэ нэр нь өөрөө ер нь ямар үнаад юм шиг юм. За ойлголоо. Тэгтээ энэ хүний хувьд болохоор яг нэг ясны сэргэжилтэндээ уугаад байна. Эсвэл ямар нэгэн үе мөчний зовоор гарч ирээд тэрэндээ уугаад байна уу гэдэг асуудал юм л да. Ясны сэргэжилтний хувьд бол мэдгүй сүүлийн үед бол ерөөсөө ингээд сүлжээний бүтээгдэхүүнүүд маш ихээр ороод ирсэн. Тэгэхээр чинь одоо яг ямар бэлтгэл нь ямар нөлөөтэй бас тэр яг одоо сүлжээн дээр ажиллаж байгаа хүмүүс нь сайн мэд юм хөөс. Биднээсээ хувьд шүү дээ яг тэднээсийг одоо ер нь хүн зөвлөдгөө. Биднээс бол ерөөсөө яг л батлагдсан эмийн журмаар орж ирсэн. Эсвэл одоо хамгийн баталгаатай юу вэ? Тэрнээсийг л хүн зөвлөхөөс ч тийм хамаагүй юм зөвлөдгөө. Гэхдээ энэ хүний хувьд тэр нэг бугын цусан эврийн хаанд гэж хүн орхоотой хаанд энэ гэж энэ бол настай хүмүүстээ одоо бүр хамгийн чухал хэрэгтэй. Одоо нэгсэн доо нөгөө эдсийг нөхөн төлжүүлж өгдөг, залуужуулж өгдөг тийм ээ. Хүний дархлын системийг бэхжүүлж өгдөг ийм бэлтэмдүүд. Тэгэхээр настай хүмүүс бол 60-аас дээш насны хүмүүс ийм би бол өргөнөөр хэрглэж илгэж зөвлөдөг. Хоёулаа нэвтрүүлгийн үеийн эхэнд ярьжсэн яс ургах гэж. Тэгэхээр монголчууд яс сэргийгчээс гадна яс сэргийжилтийг магадгүй яс ургахтай ч юм уу андуурах тохиолдлууд их байдаг гэж байна. Тэгэхээр яс ургах гэдэг өвчлөлийн талаар та мэдээлэл өгөхгүй юу? За, ер нь өштэй одоо ясан дээр гарч байгаа, үеийн дээр гарч байгаа яс үеийн өвчлөлийг ингээд нэг 100% гэж авч үзэх юм бол ер нь ингээд нэг хүнд зовөр шаналгаа өгöd байгаа одоо тэр асуудал юу вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. За биднээсийн хувьд бол ингээд яг практик дээр ажиллаж байгаа учраас би бол нь ерөөсөө энэ бүх энэ үеийн өвчлөл, ясны өвдөлтийн шалтгааны бол ерөөсөө нэг 80% нь шүү дээ. Ерөөсөө өрөвсөлтэй холбоотой гэж үзнэ. За тэгвэл нь шүү дээ. Ясны тэр ургалт одоо хүн яс урагчлаа миний яс урагснаас л өвдөд байна гэж ярьдаг л да. Тэгвэл энэ шалтгаан бол ер нь нэг 10-аас 20% байж болно. Яс сэргэжилтийн үед бол ер нь бол тийм өвддөг зовөр хүнд илэрдэг учраас хүн тэрийг ерөөсөө мэдрэхгүй. Тэгэхээр шүү дээ. Өнөөдөр ер нь бол ясны ургалтаас болж одоо хоёр дахьчаар үеийн өрөвссөн хүмүүс дийлэнх нь шүү дээ. Нэг зовөр гарч ирээ яваад байгаа. Гэтэл энийг болохоор яг ясны сэргэжилтлөө хандуулчаад яс ургалт ясны одоо үеийн өрөвсөл тал руугаа ерөөсөө нэг сайн манайх ойлгож өгөхгүй. Тэгэхээр миний бодлоор тэр одоо жишээ нь өвдөгний үе өвдлөө гэдэг байгаа байхгүй. Гэтэл энийг
яс сэрэгжснээс болж өвдөж гин гэж ойлгол тэр бол үгүй. Тэгвэл бас яс ургаснаас болоод өвдөж гин нэг тийм биш болж байна. Тэгвэл юу юм гэхээр тэр ясны ургалт хүнд байна. Тэр ясны ургалт жоод хоёр дахь өөртөө нэг өрөвсөл үүсгээд яс чинь нийлүүхүүд үе чинь нийлүүхүүд өрөвсчээд тэрнээс болоод ерөөсөө тэр өвдөлтийн шалтгаан гарч ирээд байгаа юм. Тэгэхээр яах вэ гэхээр тэр өрөвслөө сайн дарж өг. Тэгсэн тохиолдолд өвдөлтийн чинь бүр 10-аас одоо 20% л үлддгээс 80% өвдөлт алга болчиход шүү дээ. Дарагчаад шүү дээ. Тэгэхээр ерөөсөө тэр талын ойлголтуудаа их зөв биш дээ. Тийм юугаар одоо эмчилгээний онцлогооны шүү дээ. Хандлага зөв болгомоор байна л гэж хэлнэ. Тэгээд ихэнх одоо ясны ургалтууд энэтэй холбоотой өрөвслөө үүслэ гэдэг. Тэгтэл манай монголчуудад яадаг вэ? Ерөөсөө өрөвслөө эмчилгүй явсаргаад нөгөөтг нь хүндрээд үений үүдийн бүтэн өрөвслөгөө дотор нь шингэн урцаа одоо шар ус урлаа гэж ярьдаг. Энэ бол ерөөсөө хүнд байх ёстой юм биш шүү дээ. Гэтэл ерөөсөө хүнд шар ус байх ёстой гэж ойлгоод байдаг. Шар ус байхын бол байдаг. Гэхдээ одоо чинь өвдөг бол хамгийн том үе гэж бодъё л да. Тэгтэл ерөөсөө ингээд зүгээр хатгаад үеийнхээ хүндийг шалгалаа. Зүүнний толгойд орж ирэх хэмжээний л тийм шин одоо өнгөгүй тунгалаг тэгээд нэг жоохон шарт үл мэдэг шарт туяатай тийм шингэн байдаг шүү дээ. Гэтэл тэрнээс дээшээ хэмжээгээр одоо 1 мл-аас дээшээ хэмжээтэй. Тэгээд дээр нь өнгөн нэштэй янз бүр болсон, шар ногоон болсон тийм ээ. Тэгээд ерөөсөө зарим тохиолдолд 100 200 г шиг ингээ хоримтлог тавьж байгаа. Энэ тэгтэл миний шар усын аваачлаа гэж. Тэгтэл энэ чинь чанар дээр тэр өрөвслийн шүүц болохоос тэр хүний эрүүл шингэн биш. Тэгэхээр биднээс яах вэ гэхээр тэрийг авч л эмчилдэг шүү дээ ер нь. Тэгж эмчлэхгүйгээр хязгаарч эмчлэхдэггүй. Тэгвэл нь яг эмчилгээний арганууд нь бас нэг хүндэрсэн хүндрэг өгөөсөө шалтгаалаа янз бүр шүү дээ. Одоо бүр хүндэрсэн тохиолдолд биднээс хагалгааж үений өндийг нээж цэвэрлэхээс өсвөлээд гэтэл боломжийн үед нь биднээс үений өндийгөө сайхан угаагаа цэвэрлээд эмчилгээ хийгээд шимэгдүүлээд бүр бүтэн 100% одоо үеийн өрөвслийг дараад өгдөг. Ингэсэн тохиолдолд нөгөө зовөөрчин шаналгаа чи ерөөсөө тий багсаад арчна. Одоо мэдгүй ер нь ингээд нөө явж чадахгүй тэрэгэн цэр дээр ч юм өөрүүлсэн л орж ирдэг. 7 хоногийн дараа чөлөөтэй яваад ерөөсө гарахтаа бол зөөр нь бол ер нь баг нэг зөөрийн бол нэг 80-90% бол бүтэн дарагддаг шүү дээ. Тэгээ бодохоор шүү дээ яг нэг эмчилгээний одоо онцлогоо эмчилгээгээ айгүй сайн зөв илгэсэн тохиолдолд үр дүн бол эмчилгээний үр дүн бол 100% гарна шүү дээ. Тэгж ойлгоно. Тий, ер нь бол монголчууд чинь за энэ дөвдөөд байна энэ нэг ийм л өвчин байх гэл өөрөө их ангаах хаа яриад байдаг. Таамгаар шүү. Тий, таамгаар яг л. Тэр л шүү дээ. Одоо энэ яс үений өвчлөлийг ерөөсө эхнээс нь зөв эмчлэхгүй нэг л хазгаа нэг л буруу их юм бол хизээч эргэшгүй өөрчлөлт гардаг. Одоо бас ингээ практик төр хамгийн их хүмүүсийн асуудаг асуулт байдаг л да. Ингээд юуны яс урах цаан тэгээд үеийн тариа ихээр муу гэсэ тий. Тэгэхээр үеийн тариа хийдэг зөвөө буруу юу гэдэг асуулт байдаг. Биднээсээ хувьд тэр үений тариа гэдэг бол бас учиртай юм байдаг шүү дээ. Ер нь бол үений тариаг бол ингээд нэг өрөвслийн одоо намдаах тий. Тэр үений үндийг цэвэршүүлэх журмаар нэг гэдэг. Ясны ургалтыг зогсоох журмаар нэг гэдэг. Ингээд нэгсэндээ үндсэн хоёр чиглэлээр яваад байгаа. Гэтэл яг шүү дээ. Өрөвсөлттэй үед тэр ясны ургалт зогсоод гэмжил хийх үгүй хийж болохгүй. Тэгэхээр ерөөсөө нэг номерын асуулт ерөөсөө үеэ цэвэршүүлэх, үеэ сайхан ямар ч өрөвсөлгүй болох. Тэр бол ерөөсөө тэгсэн тохиолдолд бол тэр ясны ургалт ч өөрт зогсон шүү дээ ер нь бол тодорхой хэмжээнд. Тэр нэгдүгээр онцлогоогоо л бид нар сайн илгэх хэрэгтэй. Онцлогоогоо зөв илгэх. Тий, ерөөсөө. За дараагийн үзэгчтэй холбогдъё. Байна уу? Байна. Сайн байна уу? Орой минь түргээ. За баярлалаа. За та асуулт асуугаарай. За нэг эмчээс юм асууя. Одоо манай ээж нэг хөлөө ингээ хуулцгаад одоо гэрт хэвтэж байгаа. Тэгээд одоо энэ бас хугалтанд одоо багшууны өрөөл алтан гагнуур гэж ууж байгаа. Дээрээс нь бас нэг ясны сэрэгжилтэй гэж бас мөнгөн гүр эмнэлэг дээр оншилсан. Тэгээд одоо энийг одоо цаашдаа өөр ингээд одоо эмчилгээгээр нь ингээд явж явах уу? Ясны сэрэгжилт өөр юу уух вэ? За баярлалаа тань. Энэ саяны үнд бол ерөөсөө нэг ясны сэрэгжилт гэдэг юм чинь бүр 100% илэрсэн явж байгаа юм. Нэгэнтээ хуурсан илэрсэн. Тэгэхээр ерөөсөө
тэр дөрөвний яг хуу манай угаас уламжлалтын имчилгээнд одоо бараг шин алтан гагнор энтриг бол өргөнөөр хэрэгэлдэг. Эднээс бол ерөөсөө болохгүй юм аа. За дээр нь өштэй кальцийнхаа хэрэглэгийг тий тохируул. Тэгээд дээр нь нөө дөрөвний ээлдгээр юугаа витамины асталонтойгоо давхар хэрэглээч. Тэгсэн тохиолдолд өштэй ясны бороочлж айгу төргөн штэ. Тэгээд яс чинь давхар бихчээ явчихна. Тэгээд дээр нь бас нэг ийм асуудал байдгийг шүү. Миний хувьд болохоор саяны үнд хэлгээд нэг биднээс болохоор ерөөсөө яг яс үений өвчлөлийг эмчилдэг. Одоо би өөрийг бол тим эмч гэж хэлдэг шүү дээ. Гэтэл гэмтлийн эм гэдэг бол гэмтлийн тусдаа. Одоо нэгсэндээ гэмтлийн эмч шүү дээ. Яг гэмтлийн чиглэлээр бариад эмчилдэг. Биднээс өвчлөлөө давмга талдаа эмчилдэг. Тийм учраас энэ үний хувьд болохоор гэмтлийн эмчээсээ сайн зөвлөгөөг аваарай гэж давхар хэлдэг. Нэгсэндээ гэмтэл хугарал илэрсэн учраас. Хамаагүй яг ясны сэргэжилтийн хувьд бол биднээс зөвлөгөө авах болохгүй юм ерөөсөн байхгүй тийм үү. За үзэгчтэйгээ холбог тий. Байна уу? За та зурагтныхаа дууг багасгаад харилцаараа бидэнтэй холбогдорой. Байна уу? Байна та холбогдсон байна. Да. Энэ хөлний нүг юу яагаад байгаа наа хичээс ч асуух гэсэн. За асуугаарай та. Энэ одоо энэ өсгөө юм шүү дээ тий. Энэ одоо ингээд нэг таалмаар нь тоглох юм уу тэр нь маргааш өглөө нь босоход бүр гიშгэж болохгүй ингээд гараараа дарахаа бүр нэл өвчин болчиход байгаа байхгүй. За энэ юутай холбоотой вэ гэж асууж байна. Энэ одоо юутай холбоотой энийг одоо яах вэ гэж асуух гэж байна. За баярлалаа. Энэ ер нь ийм одоо яс үений өвчнийг одоо үүсгдэг тийм үндсэн суур өвчнүүд ерөөсөй байдаг байхгүй. Жишээ нь одоо энэ дээр болохоор одоо өвөрмөц хэлбэрийн, өвөрмөц бус хэлбэрийн тий бодисын солилцоотой холбоотой үүсэх гэх мэтэр ийм суур өвчнгүүд байдаг. За жишээ нь одоо өвөрмөц өвчин гэх юм бол сүрээгийн гаралтай яс үений өөрчлөлтүүд байна. Процессын өвөрмөсөл байна. Тэгвэл өвөрмөц бус гаралтайгаар манай монголчуудын хамгийн их ярьдаг нөө ревматизм гэл хоолойны ангийн нэгсэндээ уяндаа орчлоо гэж ярьдаг. Ревматоидны полиартрит хэрлэг гэдэг өвч одоо хүний дархлын системтэй холбоотой. Гэхдээ энэ хоёрыг хүмүүс ерөөсөө ялгадаггүй. Нэг л өвчин шиг ойлгоод байна. Тэгтэл энэ хоёр өвчин чинь бүр үүсгэгч одоо эмгэг зам бүх юм тусдаа шал хоёр тусдаа өвчин. Тэгэхээр энэний тал дээр бол бас нэлээд анхаарах. Тэгээд манад хамгийн их дамгаа өвчин бол энэ хоёр өвчин. За 3 дугаарт шүү дээ бас сүүлийн үед одоо маш их ажиглагдж байгаа өвчин. Тулаан өвчин гэж ярьдаг. Энэ болохоор ерөөсөө хүний бодисын солилцоотой холбоотой. Дотоод шүүрлийн системийн өвчний ангилд ороо авчдаг ийм өвчин. Тэгэхээр шүү дээ ийм суур өвчнгүүд байдаг. Энэ суур өвчнгүүдээ маш сайн амжил гэж хэлмээр. Онцлогоогоо сайн тав, сайн амжил. Гэхдээ энэ хүний хувьд одоо тэр өсгийн өвдөж байна. Ер нь ихэвчлэн тийм одоо үе мөчний одоо өрөвсөлт өвчнүүдийн үед ерөнхий тийм ясны одоо тэр өсгий байна шүү дээ. Өсгий чинь ингээд ерөөсөө энэ хөл гараа хөдлөж яадаг юм шөрмөстэй. Тэр өсгийн дээр тэр шөрмөс чинь бэхлэгдээд ингээд нэгсэндээ татж өгдөг үйлчлэл хийгээд байна шүү дээ. Тэгвэл энэ хүний хувьд яасан гэхээр тэр шөрмөснүүд чинь ерөөсөө эсвэл шөрмөсний хүүдийнүүд өрөвсчод үе мөчнийхөө өрөвсөлтэй холбоотой гэсэн. Тэрнээс болоод байна шүү дээ. Гიშгэх яах ерөөсөө өвч. Зарим тохиолдолд энэ одоо ясны ургалтууд байна шүү дээ. Өсгийн дээр айгүй их тохиолддог. Гац. Тий. Тэгэлээ шүү дээ тэр ясны ургалтаас болоод бас яг ингээд нөө гүүж тоглож ирсний дараа өвдөлдөг байдаг бас боломжтой. Тэгвэл энэ ясны ургалт байна уугүй юу гэдгийг эхлээд зураг энтраа цагаан тодорхойлоод яг энэний дагуу ямар эмчилгээ хийх вэ? Тэгээд дээр нь энэ өвчин яаж илэрч ийнэ? Ямар өштэй журмаар эмчлэх вэ? Тэрийгээ сайн яриад. Тэгжтэй. Ер нь бол тэгээд яс үений юм өөрчлөлтүүд ирээд нэг зөвлөгөө аваад яг яаж эмчлэх вэ? Ямар журмаар явах вэ гэдгээ өөрөө тэгээд айгуу сайн ойлгоод авчихаа. Тэрнийгээ дагуу эмчилгээ хийх юм бол үр дүн маш сайн л гэж. Магадгүй зураг авахлахаар та хэлсэн. Нэг нь болохоор яс ургахаар зураг авахулж болно гэж. Тэгэхээр шөрмөс хэрэг гэмтсэн тохиолдолд тэр зурган дээр илэрх болов? Уу яг уу ерөнхийдөө бол нэг рентген зураг бол ерөнхийдөө ясныхаа бүтцийг л харуулдаг. Зөөлөн ид бол харагдахгүй. Тий. Гэхдээ ерөнхий бас тодорхой олон жил ингээ харахаар биднес ч бас арай тодорхой одоо нийлээх шохоочлт энэ төр бол харагдана шүү дээ. Рентгенд.
Тэгэхээр яг ерөнхийдөө ялах бас боломж гарч байна. Тэгээд хамгийн гол асуудал бол ерөөсөө онцлогооны 70% бол ерөөсөө хүнээ үзэх. Хүнээ бүх юмаа маш сайн үзэх. Тэр лабораторийн шинжилгээ рентген зураг юу ч вэ тэднээс бол ерөөсөө 30% асуудал. Тэгэхээр биднээс тэг хүнээ үзэл лабораторийнхаа шинжилгээг суйрлаад яг баталгаатай тодорхой хэмжээний тийм зөв эмчилгээгээ явахад бол ерөөсөө идэхгүй өвчин ч гэж угаасаа байхгүй. За зөвчлээ холбогдъё. Байна уу? Ано. Байна, та холбогдсон байна. Би нэг юм асуух юм аа. За боллгүй ах вэ асуугаарай та. Айно. Өдрийн арын тахилны арын гэж хавцаад байгаа байхгүй юу? Тэр одоо юутай холбоотой? За энэ юм байт юм аа. Одоо яг энэ өвдөгний үений ардлын тэр хонхорхоод байна шүү дээ. Тийм шингэн уралдчихдаг. Энэ болохоор ихэвчлэн байна шүү дээ. Одоо тэр нөө түрүү ярьлаа. Ревматоидны полиартер гэдэг хэрлэг гэж өвч. Тэрний үед ингээд талхачны уйланхайг бүр нэршилтэй. Тийм шингэн урц явждаг байхгүй. Тэгэхээр энэ хүн одоо онцлогоогоо айгу зөв хийлэг. Тэгээд шингэн байна уугүй юу гэдэг тэрний чинь тодорхойлмоор байна. Тэгээд дээр нь энэ ямар өвчний суурин дээр яваад байна. Тэр өвчний уг үндсийг олох хэрэгтэй. Тэгжээч уг үндсээр нэмжил. Тэрнээс тэр одоо шингэний ч юм уу юуг нь жаавал нэг төр зүрийн арга хэмжээ аавна гэдэг бол зүгээр тэр бол тэ хүнийг эмчилж байгаа асуудал биш. Тэгэхээр ерөөсөө л өвчнийхөө үндсийг ол суурийг ол тэгжээж биш тэ үндсэн зөв эмчилгээ гээл. Тэгсэн тохиолдолд бол 100% идэх боломжтой. Тэгжил. За үзэгчтэйгээ холбогдъё. Байна уу? Байна уу? За 70 80 50 дугаарлаа үзэгч тавхан холбогдохдоо зурагтны хадуу багасгаад харилцаараа бидэнтэй холбогдорой. За яс ургалтын тухай хоёлаа ярьсан байгаа. Ясны зөөлрөлт гэж бас өвчлөл байдаг гэсэн. Тэгэхээр ясны зөөлрөлтийн талаар ер нь бол ясны зөөлрөлт болохоор ерөнхийдөө л одоо нэг хүүхэд одоо настай хүмүүс төр ажиглагдаад байгаа. Тэр яг хүүхэд наснд болохоор ерөөсөн витаминжилт одоо тэр хоолт хичээлийн дутагдaltaй холбоотойгоор одоо жишээ нь архитектор хүүхдүүд гэж ярьдаг шүү дээ. Эднээс дээр ч юм болохоор ерөөсөө яс чин дипломац болоод ясан зөөлрөд. Гэтэл шүү дээ одоо нөгөө манай одоо Монголд нэг 60-аас дээш насны хөгшчүүл. За тэр дундаа шүү дээ ер нь нэг 7-оос дээш насны хүүхд гаргачихсан. Ийм хөгшчүүл дээр бол одоо ясны зөөлрөлүүд аягүй их гарч ирдэг. Тэгээд яаж илэрхүү гэхээр одоо ихэвчлэн сэрний одоо 10 дугаар нугалмаас одоо бүслэгийн 3 дугаар нугалм хүртэл энэ хоорондох нугалмууд ихэвчлэн тохиолддог. Ерөөсөө л нэг одоо юуны нугалмаа яснууд шүү дээ. Тэрний их биед ерөөсөө шамшаагаад хугарцсан. Тэгж орж ирдэг байхгүй. Тэгсэн мөртлөө тэр хугарлаа бол манай хүн бол ерөөсөө мэдхгүй. Өөрт нь зөөр нэх хөгдөг. Тэгэл яваад байдаг. Тэгэл нэг гинт ямар нэгэн тохиолдлоор ч юм уу гинт нэг эвгүй мушгирдаг ч юм уу эсвэл тонгоодаг ч юм уу нэг хүнд юм өргөсний дараа гинт нуруунд татаад. Тэрний дараа онцлогдох жишээ нь. Тэгэхээр ерөөсөө бас ясны сэргийлэлт бол тэр болгон бас нэг онцлогдоод байдаг. Юуны ясны зөөлрөл бол тийм асуудал. Тэгэхээр тэр хөгшчүүл тэр 7-оос дээш гэдэг нь ямар учиртай гэхээр нөө эмэгтэй хүн чинь бас тодорхой хэмжээгээр одоо яадаг хүүхдээ одоо хүүхд гаргаж байна. Хүүхдээ одоо хөхөөрөө сүүгээрээ тийчээж байна. Тэгэхээр нөгөө нас эмэгтэй хүмүүс чинь жишээ нь тийчээл одоо хамаг ямаал тэр үр хүүхдээ зориулж чаддаг шүү дээ. За тэгээд дээр нь эмэгтэй хүн бол тийм нөгөө нэг гормоны өөрчлөлт одоо тэр цэвэршилттэй холбоотой маш их өөрчлөлт өгдөг. Энэтэй холбоотой ер нь 50-аас дээш насны цэвэршилт эхэлж байгаа хүмүүс бол маш их өөрчлөлтөнд ордог. Тэр ясны үе мөчний ямар нэгэн суур өвчтэй хүмүүс төр ялангуяа тийм өөрчлөлт одоо ясны ургалтууд тэр яс сэргэж хөвчин маш ихээр тохиолдож шүү. Тэгэхээр тиймэрхүү хүмүүс бол их эртхэн шиг урчин сэргийлээд хамгаалах юмнуудаа маш сайн хэрэгтэй. Хамгаалах зүйл дээр яг юу вэ? За ер нь бол яг одоо ясны сэргэжилтийн үед хамгаалах юм бол тодорхой болчихлоо. Төрөнөөс хойш нэлээд. Ясны одоо ургалт гэж яриад байна. Эннээс одоо хамгаалах ерөөс хамгийн гол юм юу юм гэхээр одоо ерөөсөө дэлхийд дахин нэр хондро протектор гэж ярьдаг. Энэ яад юм гэхээр ерөөсөө мөгөөсний эсүүдийг
нөхөн төлжүүлж өгөх. Мөгөөрсний эсүүдийг одоо сэргэх. Тэгээд дээр нь энэ үений шингэний зохицолгоо хэвэн байдалд нь барьж өгөх. Үений чигшлийг хангах. Ерөөсөө ийм цогц бүтээгдэхүүн байдаг. Энэ цогц бүтээгдэхүүнийг биш үү хэрэгэлсэн тохиолдолд тэр ясны одоо ургалт ч юм уу, яс шохоожих ч юм уу, жиргэнүүд шохоожих те одоо тийм мөгөөрсний эвдрэлүүд үүсэх. Тэр нөхцөлийг чинь хааж өгч байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө урьдчилан сэргийлэхэд ийм бэлтгэл хэрэглэмээр. Тэгвэл энэ бэлтгэлийг шууд бас сайн дураараа зоргоор аваад дуучих биш үү? Жишээ нь одоо өвдөгний үеийн өвдөө яваад байдаг хүмүүс юм. Тэгтэл энийг аваа ууччих байгаа байхгүй. Тэгтэл мэдхгүй сарын дараа өвдөг нь тэнтэц юм урч. Яасан гэхэр юм уучлаа. Ингэсэн ч үе явдчихлаа. Энд чинь ерөөс энэ бүхэл бүтэн хүний биед байгаа тэр өрөвсөлтийн процесс шүү дээ. Тэрийг дарж гисний дараа иймэрхүү юмнууд хэрэглэх хэрэгтэй байхгүй. Гэтэл нөгөөдгөө мэдхгүй шууд өрөвсөлттэй хүмүүс тэрийг уугаа авчдаг. Гэтэл нөгөөдөг чинь шингэний чинь бүр дүүргээд ирдэг. Сэтрээдэг. Ерөөс тийм асуудал. Тэгэхээр шүү дээ. Энэ талын асуудлууд их сайн анхааралтай хандахгүй болохгүй. За дээр нь бол тэр өрөвслийг биш үү? Угаасаа л энэ үе мөчний өвчин ерөөсөө 1-2 сар ч юм уу 1-2 өдөр ч юм уу тэгж үүсээгүй. Эн чинь доор ажил 3-4 жил бас зарим одоо тохиолдолд 10-20 жил өвдсөн. Гэтэл нэг эмчилгээ хийгээд ерөөсөө нэг 7 хоног 10 хоног хийгээл идэгч юм шиг болгоод байдаг. Тэгвэл тийм асуудал ерөөсөө биш үү? Энэ өвчнийхөө суурай биш үү? Сайн эмчилгээний тулд яг хамгийн доотлолтол 3-5 жилийн эмчилгээний асуудал ирдэг. Нилийн урт хугацааны хугацаа. Тийм. Тэгэд аажуухандаа 100-андаа тэгж явж иж өрөвслөө дарна. Ясныхаа уралтай зөксөхөөс өргөс авцсан юм шиг гинтэн идэгчдэг гэж тийм ойлголт ерөөсөө байж болохгүй. Тэгээд яг тодорхой хэмжээнд ингээд нэг үенд хийгддэг ингээ эмчилгээнүүд байдаг юм л да. Эднөөсийг хэрэгэлсэн тохиолдолд яг 100% үр дүн өгдөг учраас маш одоо нэг хэсэг газар хийж байгаа ч үр дүн бол өндөр ажиллана. Гэхдээ энийг хийхэд бас учиртай шүү дээ. Жишээ нь өндөр хүчин чадалтай эмчилгээ байна. Тийм хийчлээ. Тэгтэл яг өрөвслөө чи маш хурдан ингээд дорн дараа ажиллана. Гэтэл яг ерөөсө жилийн дараа яс чи үрдсэн л явчихдаг байхгүй. Тэгвэл нэг имийг эмчилгээ нөгөө имийг эвдлэнэ гэдэг бол ерөөсө хамгийн тэнэг асуудал байхгүй. Тийм учраас ямар эмчилгээ хийх вэ? Тэрийг маш зөв. Тэгээд ямар эмнэлэгт хандах вэ? Ямар эмчтэй хандах вэ? Тэрийгээ сайн тодорхой. Тэгээд зөв эмчилгээг л зөв газар хийх хэрэгтэй. Тэгхгүйгээр ерөөсөө тийм хамаагүй юм үеинд бол ерөөсөө хийгээд болохгүй шүү л гэж сануулах хэрэгтэй. За үзэгчдийн асуултанд хариулъя. Байна уу? Байна уу? За сайн байна уу? Холбогдсон байна. Энэ одоо ингээд удаан хугацаагаар хөлөө ингээд орон дээрээс унжуулаад хөвтөж ярддаг штэ. Нэг зургт үзээ, нэг жоохон байж байгаа дэвтэж байгаа ч юм уу. Тэгээд ерөөсө босоо явахаар л ингээд одоо энэ эмчээр ярьж байгаа шиг үсгэн дээрээ ингээд бамбалцаад яг өвдчих нэг хэдвэл өвдөж байгаа биш. Тийм нэг гიშгэж шууд ингээд гიშгэж болохгүй. Өглөө босохтол ингээд үсгэн дээрээ ингээд ерөөсө явж болохгүй. Тэгээд нэг би ерөнхийдөө тийм солирсон байдалтай. Өдөр нэг жоохон гадуур мадуур явж байгаа л жишгээр оройтой айгүй их тийш ядарч ирсэн. Нэг тиймэрхүү л байгаа. Одоо 36 таа. За. За энэ үнийн хувьд бол ерөнхийдөө л дархлаа маш сул гэдэг нь ажиглагдал байна л да. Одоо 36 насны хүмүүс бол тийм хамаг ирч хүчин явж байгаа хэрэгтэй шүү. Тэгтэл ядраад байна, би сулраад байна тий. Энэ тодорхой хэмжээнд за өөрөө гарч ирээд байна гэдэг чинь ерөөсөө тэр хүн эсэргүүцэл дархлаа багтаа байна. Тэгээд дээр нь яг тэр түрүүн ярьсан тэр хөлөө өсгөө хувьд бол ерөөсөө л тийм үе мөчний ямар нэгэн суур өвчин байна. Тэгэхээр энийг 100% онцлуулмаар байна. Тэгээд чинь манай эмнэлэг дээр ирээд бүх эмчилгээ онцлогоонуудаа заалгаж байгаа бүх юм аягээд тэгээ явчих дөрөөсөө болохгүй юм байна гэж. Тэгэхээр биднээс хандаж болно л гэж. Тэгэхээр дархлаа сударсан гэж магадгүй хэрвээ үе мөчний өвчлөлтөй байгаад дархлаа сэргээх одоо их олон витаминууд гараад ирсэн шүү дээ. Эднийг шууд хэрэглэх бүрэн боломжтой. Витаминууд бол ерөөсөө дархлаа сэргээдэг юм шүү дээ. Бид нар бол дархлаагаа сэргээд хавар ослоо гэж витамин уу. Витамин гэдэг чинь ерөөсөө амин дэм мэдл гэсэн үг л дээ. Тэгвэл нь өнөөдөр яг дархлаа сэргээх гэдэг асуудал чинь бас заавал энэ нь бол биднээс энэ хүрээнээс харилцаас. Гэхдээ хүний дархлаа гэдэг бол ерөөсөө л одоо дархлаа өнөөдөр тэр дархлааны эсүүд яаж юм гэхээр хүний биед орж ирсэн ямар нэгэн бактери вирус ч юм уу те харшлаа агентуудыг ерөөсөө залгаа устгаж явах нөлөө өгч штэ. Гэтэл биш те хүний дархлын систем муутахаар нөгөө дархлааны эсүүдийн үйл ажиллагаас болраад
нөгөө эсэргүүцэх чадвар ч байхгүй болчиход шүү дээ. Тий. Тэгэхээр ерөөсөө дархлаа сайн байгаа хүн бол хизээч өвдөхгүй. Хизээч янз бүрийн бактери вирус дарлуулахгүй л гэсэн үг л дээ. Тэгэхээр ерөөсөө тэр дархлаагаа сайн болгоо. Тэгээд яг уу биднээсээ хувьд бол дархлаанд бол одоо яг хамгийн сайн гэхээр яг интэрэ бол яг ер нь байдаг. Гэхдээ яг нэг биднээс ингээд жирийн хүмүүстэй ярилцж байгаа учраас яг уу гэхээр ерөөсөө миний бодлоор одоо дархлааг дэмждэг бэлтгэлүүд байдаг шүү дээ. Одоо хүн орхоод хаана, буган цусан өрөө ханд тий. Одоо энэ нэг алой гэж байдаг. Одоо 100 настай ханд. За дээр шиллэг идгээл байдаг. Одоо манай Монголд өөрөө идэх шүү дээ. Эднээс бол ерөөсөө дандаа тэр дархлааг дэмждэг, дархлааг идэвхжүүлдэг ерөөсөө хамгийн гайхамшигтай бүтээгдэхүүнүүд л гэж би ойлгодог. Тий. Иймэрхүү юм одоо энэ дорн техникийн ард түмэн бол ерөөсөө хүн орхоод дойгүйгээр төсөөлөх тэднээсээ яг боломж бага штэ. Тэгэхдээ эднээс чи энийг хэрэглээд тань тэгээ нууртнаслаад байгаа юм болоо гэдэг чи бас энэтэйгээ холбоотой авахыг үгүйсэх газар байхгүй. Ерөөсөө л одоо иймэрхүү бэлтгэлүүд бол хүнийг биш штэ. Одоо тэр эдсүүдийг бол нөхөн сэргээх функцээ чинь үйл ажиллагааг маш сайжруулж байна. Дээр нь бодисын солилцоог чинь сайжруулж байна. Эдсийн нөхөн төлчлөлтийг сэргээгээд байна. За дээр нь хүний биед байдаг интерферон гэж бодсон. Интерфероныг ерөөсөө өөрөө шууд хүний биед байгаа интерфероны идэвхжүүлэх гэж. Интерфероны идэвхжгээр яг үгээр ерөөсөө тэр дотор нь хүний биед байгаа тэр хамаг одоо бактери вирус устгах хүний өөрийнх нь хүчин чадал өндөр болж байна. Дээр нь тамир чинь тэнхээ чинь бие ерөнхий асуудал сайжна. Тэ эрчтэй болно, хүчтэй болно гэж байна. За 3 дугаарт ерөөсөө үйлчлэл болохоор нэг хор тавдартай хүмүүс төр иргэдэг. Хор тавдаргүй хүнд бол хор тавдар үүсгэдэг. Тэрнээс хамгаалдаг, учин сэргийлдэг. Хор тавдартай хүмүүст болохоор юуг нь одоо тэр процессыг цааш нь нэмэгдүүлэхгүй, үсэрхийлүүлэхгүй байх тал дээр энэ бүтээгдэхүүнүүд бол маш гайхамшигтай л гэж байна. Тэгэхээр Монгол хүнд магадгүй нөх хүн ороход таард юм бол бид нар ч хүн ороход ерөөсөө 100 таарна гэж. Тий. За үзэгчтэйг холбогдъё. Байна уу? За та холбогдсон байна. Байна холбогдсон байна та. Зургатны хадууг багасгаарай. Байна. За та асуултаа асуугаарай. Энэ имчэл асуусан одоо миний хоёр хөдөлгөөний хангалттай байна уу хадууд үүдэг тийм үү юунаас олж За ялгалаа. За ер нь нэштэй үе хадуу өрг нэгтгэл ерөөсөө л өрөвслийн үед нэг арьсан халдаг, өвчин ордог гэл өрөвслийн шинжүүд ерөөсөө энэ үн дээр гарч ирээд шүү дээ. Тэгэхээр ерөөсөө үе чи өрөвсөж яваад байна. Тэгэхээр өрөвслөө юунаас олж үүсв? Тэрнийг дагуу өрөвслөө маш сайн дарал гэж хэлмээр. Тэгэхээр бид нар бас ярьдаг шүү дээ хөгшчүүл магадгүй аав ээжнээснийхээ тий хөлийн тавхаа халуун өрг боднаа. Энэ тэгэхээр өрөвсөлтэй холбоотой байх. За тэр бол тусдаа асуудал. Ер нь бол тий. Ер нь бол шүү дээ энэ яг үеийн дээр ингэж халуун өрг нэтэр. Эднээс ч юм бол ерөөсөө л өрөвсөлтэй. Тэгээд дээр нь улаадаг, хавддаг тий өвддөг. Эднээс ч юм бол ерөөсөө өрөвслийн таван шинжүүд. Ийм тохиолдолд бол угаасаа л шүү дээ эмчилгээний асуудал. Тэр одоо нэг өөрөө чи одоо яриад байгаа тэр тавхаа халуун өрг. Эднээс ч юм болохоор манай Монголын ардын эмчилгээнд ярьдаг хий шар бадгана гэл тий. Эднээстэй холбоотой гараад байдаг бас тодорхой хэмжээний өөрчлөлт. Тэгтэл хөгсчүүлдэ шүү дээ. Энээс их юу тохиолдог вэ? Ерөөсө хөл бүлээцгээ болчлоо. Ингээл ерөөсө өвдөг нэвтсэн гинэ байна л сарлаад байна л гэдэг байхгүй. Ийм өөрчлөлтүүд хамгийн их тохиолдод байдаг. Тэгвэл энэ юутай холбоотой юм гэхээр ерөөсөө л нэг цусны эргэлт удааширцсан, цусан хангамж багтцсан, судснууд нь нарийсцсан, тэжээлүүд нь багасцсан. Хүчил төрөгч чинь очих гол нэг юу тэжээлүүд ч очих гол тэгтэл нэг нарийнхан судсаа нэг жоохон одоо яадаг. Энэтэй холбоотой л ерөөсөө тэр даарах сэнгэх асуудлууд гарч ирдэг байхгүй. Тийм учраас энэ цусан хангамж тэжээлийн асуудлууд ерөөсөө эмчилгээнд үндсэн эмчилгээнд заавал хавсарч явдаг. Тэгсэн тохиолдолд бол эмчилгээ хэцүү айтайхан гоё юм гэж хэлэхээр.
За баярлалаа. Хоёулынгийнх нь ярилцах цаг дууслаа. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэг яс үе мөчний өвчлөлийн талаарх мэдээллийг үзэгч та бүхэнд хүргэсэн байгаа. Манай зочноор Номон яс үений төрөлжсөн эмнэлгийн захирал тэргүүлэх зэргийн эмч их гурам оролцлоо. Урилга хүлээн аваа ирсэн танд баярлалаа. За тавхны ажилч гэсэн. За баярлалаа. Дараагийн 7 хоногийн бямб гарагт 18 цагаас эргээд таны эрүүл мэнд нэвтрүүлгээр олцгаая. Баяртай үзэгчтэй.